Инженерчлэлийн итгэл хийгээд хүний нөөцийн бодлого хөгжүүлэлт. Шинэ эрен үе. Энэ цаг үе бол мэдлэг цөөрөлсөн баялагийг алдаршуулах, этгэл найдварыг харамгүйгээр түгээх шинэ цаг үе. Учир нь тэд чадаж байна. Тэдний оюуны чадамжаар Монгол улсыг дэлхийд таниулах хөрөнгүүд бүтээгдэж байна. Гэхдээ тэрийг би сайн мэдэхгүй л юм л та. Тэр болгон сайн мэддэг. Гэхдээ яг хэмжээнд л байгаа л. Нэг тийм мундагч бол болоогүй л. Муул ах гэж боддөө шүү дээ. бүтгэхгүй. Би бол iPhone-ыг сонгоно. Мэдгүй. Одоо тэгэл найдвартай гэж бодоод би iPhone-ыг сонгосон шүү дээ. Энэ бол бидний асуудал. Итгэл хаачив. Монгол хүн хийсэн гэвэл ээжтэй найдвар үйл эд байхтаа гэсэн эргэлзээний тор одоо хүртэл бидний бодлын урд татагдаастай хэвээр. Гадаадын орных гадаад хүн хийсэн гэвэл найдвартай гэсэн үзэл компьютер технологийн салбарт өнөөч үргэлжилсээр. Ингээд л тэдний итгэл алдарч эхэлдэг. Бизнесийн удирдлагын хичээл дээр хүн гэдэг нөөц гэж хардаг. Хүний нөөц гэж харддаг юм. Хүний нөөцийн мэрэгжилтэн гэж яриад байдаг. Гэхдээ та нар хүний нөөц гэдгийг ойлгох хэрэгтэй. Одоо газрын баялаг гэдэг чинь нөөц. Ийм. Бид нар өнөөдөр өөрсдөө ухаалаг байгаад биш гэдэг хүний нөөцөөс хайзруулахгүй юу болдгоо гэхээр газрын баялагийг чинь өөр бол авах гэдэг байхгүй. Ойлгож байна уу? Тэгээд дээр нь байгаа хүн хэрэггүй гэвэл яах юм? Солонгос, Эстоны залуучууд дандаа залуучууд нь хийсэн шүү дээ. Тэр залуучууд нь зүгээр яг үндэ итгэл дээр л хийж байгаа. Он судлахтангууд бүгд Япон хүмүүс ухаантай юм уу, эсвэл Солонгос хүмүүс ухаантай гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Энэ чинь яг хүн байхгүй ижилхэн. Тэгээ хүнд нэг л юм дутаад байдаг тэр нэг итгэлийг нь ингээд суулгачих юм бол бид баталгаатай нэг нь арт нь гарнаа. Бид эргэлзэж байсан. Харин энэ бүгд бидний хувьд өдөр ирэх тусам асуудал биш болсоор байгаа. Ерөөсөө л энэ залуучууд маань хамгийн чухал юм итгэл хэрэгтэй. Тэгээ энэ итгэлийг хэн өгдөг вэ гэхээр өдөртөх албан тушаалтангууд маань л өгч чадна. Тэгэхээр энийг боломжийг нь бүрдүүлэх. За инх бол захирлын хэлж байгаа хууль эрх зүйн орчин бол маш чухал. Эрх зүйн чадамжтай байж эдгээр залуучууд маань өсөж дэвдэх тэр боломжинд бүрднэ л гэсэн үг. Тэгэхээр энэ боломжийг засгийн газар төр засгаас минь нэг номерт анхаарах хэрэгтэй. Бид өсрөнгөө хөгжлийг хүсчил байгаа бол залуучуудынхаа дэмжих хэрэгтэй. Яагаад гэвэл эдгээр залуучууд маань ирээдүйг Монголын ирээдүйг одоо тодорхойлно гэсэн үг. Энэ тодорхойлолт нь цахим хэлбэрлэгөө илүү явж байгааг бусад орны туршлагыг ингээ харахад бид тодорхой харж болж байна. Тийм учраас энэ залуучууд руугаа чиглэсэн төрийн бодлого үнэхээр чухал болох таарж байгаа юм л та. Захим заслыг судалж авах үед нэг ийм юм харж ирсэн. Одоо ингээд Монгол инженеруудын итгэл өгнө гэдэг асуудал байна. Тэгээд ингээд харсан чинь зах зээл байх хэрэгтэй юм байна. Хувийн хвшилтээр бол Монгол инженерууд хувийн хвшил зах зээл рүү ингээд ороод хэрэглэгчтэй болоод уул нь ингээд их тийм бас тодорхой хэмжээний оюуны бүтээлээ өнлүүлээд амьдрах ёстой. Тим нөхцөл хизээ бүрдэх вэ гэд судлаад үзсэн чинь яг мэс зүсэж байгаа юм шиг хамгийн урталт нь явж байгаа мэс зүсгч онгоц нь болохоор захим засгал юм байна. Захим засгалд мэс зүсгч орж ирэхээр араас нь том зах зээл, хувийн зах зээл, одоо интернет хэрэглэгчийн зах зээл ингэж тэлж өгдөг. Тэр хоорондоо одоо инженерүүд бол амьдардаг. Яг тийм юм ба. Тэгээ хамгийн хэцүү юм нь хаана байдаг вөхөр мэс зүсгч усан онгоцыг хэн барих вэ гэдэг асуулт байна. Тэгээд тэрийг бол бас бидний хувьд бол их том чаленж байгаад одоо 4 жилийн өмнө ч юм уу. Үгүй бид нар хийж чаднаа. Тэгэхээр өөдөөс үгүй та нар чадахгүй энийг гадаад систем те одоо ингээд авч явах ёстой шалгарсан гэдэг. Бид нар чаднаа гэхээр тодорхой хэмжээний сервисүүдийг бол тэр усан онгоцыг дагуулж авснаар бол өнөөдөр бол бас тодорхой хэмжээгээр чадсан юм байна. Эргүүлээд ингээр нөгөө анхны нөгөө гал зохиож нөгөө нэг гэрэл асаадаг шиг те тэр хэсгийг бол бас үнцэндээ сайн хийсэн байх. А үүнээс цааш энэ одоо инженеруудыг бол Монгол инженеруудыг үнэлж
илүү их нөгөө ихтгэл үнэмшилт хаалгаж хөгжүүлж авах ёстой. Ингээд дуусаа цаашаа ингээд задрах юм байна л гэж ойлгогдсон. Программистууд Америкийн нэгдсэн улсад гэхэд жилд дунджаар 50-аас 60 мянган долларын цалин авдаг. Гэтэл манайд ийм цалин авах нь байтугай хоногийн бор хоолтойгоо чадан ядан амьдэрдэг мэрэгжилтнүүд дүүрэн. Мэдлэгийн нөөц бололцоогоо шингэн байж хийсэн ажил нь хэндэж хэрэггүй үн цэнгүй болох аюул энэ үүхэнд. Шинжлэх ухаан болон энэ ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийсэн улс оронд ер нь өсрөнгөө хөгжиж байна. Манай орны хувьд бол ялангуяа энэ тал руугаа бол өшөө их юм хийж энэ ирээдүйдээ сайхан гарч ирж байгаа. Шинэ залуучуудаа бол дэмжиж ажиллах хэрэгтэй. Гадаадын тэр Microsoft янз бүрийн компанид манай Монгол залуу ажилладаг гэж сонсогдчихсэн. Янз бүрийн том програм бүтээлээ гэж сонсогдсон. Одоо энэ дотоодын хэрэглээний жижиг програм, том програм эдрээс манай монголчууд ер нь өөрсдөө хийдэг болцсон. Ер нь манай Монголын залуучууд гадаадынхаас илүү шүтээ. Манайхан л өөрсдөө гадаад дотоод гэж хэлдэг. Би бол монгол залуучуудаа үнэлдэг. Одоо сайхан залуучууд гадаад сурлаа, олон сайхан мэрэгжил эзэмшлээ, тэндээ боловсрлоо. Хүмүүс тэгээд тэр чигтээ явчлаа гэж ойлгодог. Тэр үл эргээд ямар нэгэн байдлаар улс их орондоо заавал өгөөж өгч идэг. Тэгээ боловсон хүчин бэлэн байна гэдэг чинь хамгийн чухал. Өөрсдийнхөө одоо оюун ухаанаараа энэ захин бүртгэлийн системийг хүртэл бий болгож байна. Нийцгийн үйлчлэгийг бий болгож байгаа нь үнэхээр монголчууд бас дэлхийд өөрсдийгөө таниулах цаг нь одоо ирсэн байна л гэж харж байна л та. Төр засгаас ч гэсэн дэмжих хэрэгтэй. Одоо эдний зохион бүтээсэн програмууд дээр хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй, төсөл бичих хэрэгтэй, том төслүүд дээр тэгээд эднийгээ дэмжиж ингээ хамтарч ажиллах юм бол одоо бид нар өөрсдөө чадахгүй зүйл байхгүй болж байна л та. Программист IT-ийн инженерүүд бэлтгэснээр бол. Монгол хүний сэтгэлгээ болоод ерөөсөө л компьютерийг бол сайн ойлгож байна шүү дээ. Одоо захын баргалж хүүхдэл компьютер дээр Facebook ухаал тэ YouTube үзэл тэгээ сууж байна шүү дээ. Монголоос бол сайн инженерүүд бол зөндөө байгаа. Олон хөвчлэн ихэнх нь бол гадаадд ажилладаг. Тэгээд тэд нэр гол нь буцаж ирээд Монголд ажиллах нөхцөл шаардлага нь болохоор цалин хөлс амьдрах орчин. Тэгээд тэр зүйлүүд бол тутамг байгаа. Харин тэр талаар нь бүгдийг дэмжиж өгөх юм бол Монголдо ирээд өөрсдийнхөө Монголыг төлөөсөн тийм бизнес бүтээгдэхүүнийг гаргаад явах бол өргөн болцоотой байгаа. Тэгээд ер нь бол яг энэ салбарыг хөгжүүлэхэд бол хүний оролцоо болон нийт энэ чиглэлээр мэрэгчсэн хүмүүсүүдийн тоо аягүй чухал. Захин засаглал гэж ярьж штэ тий. Эднэрийг бүгдийг ингээ мэдээллүүдийг маш зэгцтэй болгож байгаа. Хамгийн гол нь мэдээллийг хэрхэн яаж найдвартай хадгалах уу, түүнийг хэрхэн яаж үр бүтээлтэй ашиглах вэ гэдэг асуудал хамгийн чухал байна. Харин орчин үед технологи маань өөрөө хөгжөөд ирэхлээр уг мэдээллийг боловсруулах тийм ээ. Уг одоо мэдээллийг хадгалсан мэдээлэлээ боловсруулах ямар нэгэн үн цэнтэй зүйл болгож хувиргах тэр болцоог одоогийн технологи маань олгоод эхэлчихэж байгаа учраас энэ мэдээллийн технологи гэдэг зүйл маань илүү хүчтэй төрж орж иж байгаа салбар болж байгаа. Аливаа улс орны хөгжил ер нь бол одоо мэдээлэл технологийн хөгжлөөсөө их хамааралтай болчихсон. Энэ салбар бол манай Монгол улсын яг хөгжлийн гол тулгуур хамгийн чухал салбар гэж боддог. Хамгийн сүүлийн нэлээд том ажил гэх юм бол одоо e-баримт цэг юм байна. Сайт хэрэгтэй. За уг сайтаар би бол босын програм талаас нь хөгжүүлэлт хийж хөгжүүлэлтөнд оролцсон баг. Тэгээ энэ бол мэдээж хэрэг одоо хамгийн сүүлд хийсэн миний хамгийн том үр дүнгээ хамгийн том хэмжээгээр өгч байгаа улс орны хэмжээнд өгч байгаа том ажил болов даа л гэж бодож байна. Тэгэхээр ийм томоохон системүүдийг бол Монгол инженерүүд хийж чаднаа. Энийг бол бид энэ системээрээ сая нэвтрүүлээд харуулчлаа гэж ойлгож байна. Тэгэхээр монголчууд бол гадаадынхан систем хийд юм байна. Монголчууд бол зүгээр хүлээж авдаг юм байна гэсэн ийм ойлголтыг халах хэрэгтэй. Энэ залуучууд маань одоо ингээ гоё цуглаад хүчин ингээ нэгдээд бэр намтагтаад ах чинь чиглүүлэх ажил байхгүй одоо тэр их хүчээр яах юм бэ? Одоо энэ нэгэнд цуглдсан ингээ болоод байгаа юмыг нь дараагийн алхам зөрөгтэй хийгээд ингээ гоё явахад залуу хүнд ерөөсөө сайхан бүтээлч амьдрал ерөөсөө энэ наад жаргалын бас үндэс байх. Хийсэн бүтээсэн юмороо үлдсэн амьдралаар бол бахархсан. Тийм учраас энэ бахархлыг өргөжлүүлэхийн тулд зайг тодорхой хэмжээнд нь гоё даалгавар өгч өсөө.
програмын хөгжлийн бодлого маань их чухал гэсэн үг л дээ. За яг улс маань нэрээ шийдэх юм бол урт хугацаатай байх хэрэгтэй. Энэ юуны 2-3 жилд хийгээд дуусчдаг тийм ажил биш. Энийг системтэйгээр хөгжүүлэх. Тэгэхээр бидэнд нэг том ялгаа байгаа. Үндэстэн гэдгийнх нь гол үндэс нь одоо хилэндээ оршиж байдаг. Тэгэхээр энэ хилний барьаар бол энэ технологийн салбарын одоо өөрсдийнх нь бие даасан дархлаа гэж ойлгож байна. Тэгэхээр Монгол програм хангамжийг илүү сайн ашиглана гэсэн шууд энгийн логик ойлголт байгаа учраас дотоодоо хөгжүүлэх юм бол энийхээ хэрэглээний түвшин өндөр байх боломжтой. IT-ийн залуучууд компьютерийн хэл хийж юм сурдаг байхгүй. Англи хэлтэй адилхан. Тэгээд компьютерийн хэл аягүй сайн сурснаас сайн IT ч болно гэсэн үг биш. Өсөө алгоритм тоо энэдрийг нь үзэж нэг 4-5 жил тэгээд дадлаг дурслаг гэд хуучин байгаа одоо юу гэдэг ажил дээр гараад сурдгийн штэ тэдэр чинь. Сураад жил 2 жил сурж бэлтгэлдээд ингэж сениор буюу ахлах болж иж хамгийн сүүлийн дээр программист гэдэг тийм нэр зүүдэг байхгүй. Тэгэхээр энэ залуучуудыг бүгдийн тэрийг хөгжүүлэх хэрэгтэй. Юу энэ залуучуудыг үнэлэх хэрэгтэй. Дэлхийн дунджаар сайн IT-чин залууг ингээд ажилуулахад дундаж үүс нь $10,000 өсөлтөй байдгийг. Монгол IT-чин залуу юу хийгээд байгааг нь үнэлж чаддаггүй байхгүй. Тэр чин тэр төцийн програмыг бичээд байна шүү дээ. Тэр чин 11 төвийг бичээд байна шүү дээ. Жохон ч гэсэн. Тэгээ тэр чин бичгээнд бол яасан байх нь вэ? Өдөр шөнөгөө сурсан байгаа. Тэгээд гадаад явж бас мэдлэг дэвшлүүлнэ. Бөөн зардал болж ийм том нөөц гарч ирдэг байхгүй. Битлээ зах зээл дээр гараад ирэхээр нь энэ хүн яг юу гэдэг юм мэдэхгүй үнэлэхгүй байж болохгүй байхгүй. Яг тэр залууч нь саяны яриад байсан таны цаг хугацаа хэмнэн зүх ажлыг хийх хэвгүй. Одоо бид итгэх цаг нь болсон. Монгол инженерүүдэд дэмжиж, тэдэнд урам өгч, чин ирмэлцлэр хамтдаа хөгжих үе ирчгээд байна. Гаднаас биш, дотроосоо технологийн баялагийг хамтдаа бүтээцгээе. Монгол үний оюуны чадамж бол дэлхийн хүмүүс захтай харьцуулахад нэлээд дээгүүр байр суурийг эзэлдэг. Улсын хөгжилд бол инженерүүд бол мэдээлэл технологийн салбарын хүмүүс бол чухал үүрэг гаралтай. Манай салбарын инженерүүдэд хийж бүтээх хүсэл эрмэлзэл, зориг, итгэл дүүрэн байгаа. Гагцхүү биднэрт та бүгдийн итгэл чухал байна. Би бол аягүй их үргэлжлэлтэй гэж бодож байгаа. Заавал энэ төгсгөх албагүй. Зөвхөн уриалах нэг үг байна. Тэний бид одоо эхнийхээ тодорхой хэмжээний алхмыг Монголд хийж чадсан бас залуучуудаа ялангуяа энэ программын чиглэлд одоо сэтгэл зүрхээ зориулсан энэ залуучуудаа улам их амжилт, улам их одоо хөдөлмөрлөхийг уриалмаар байна. Шантрахгүй байж ижил юмд хүрдэг. Тийм учраас энэ залуучууд маань өнөөдөр хийсэн эхлүүлсэн ажлаа заавал эцсийн үзэж тэр туйлын зорилготой заавал хүрээрэй гэж л одоо уриалах байна да. Үсрэнгүй хөгжлийн хөрс аль хэдийн бэлтгэгдсэн. Түүнд суулгагдсан асар их үр жимсийг хураан авах анжилснууд бэлэн байна. Тэднийг зүгээр л зэврүүлэх биш, газар хагалж, ашигтай үр тариаг харамгүйгээр хүртэх боломж бидэнд нэгэн төржээ. Эрмүн тэмүүлэлт ирээдүй дэргэд зурааж байна. Инженерчлэлийн ихтгэл хийгээд хүний нөөцийн бодлого хөгжүүлэлт